Сайн бацааны үзэг сонсогчдоо гэгцэн түүх подкастын ээлж дугаар явж байна. За та бүхэн мэдж байгаа. Сард ямар нэг том түүхэн хүний талаар намтарчилсан сэдв нэвтрүүлэг явдаг. За энэ удаад бид нар Доглон Төмөр хааны талаар ярилцахаар бэлдсэн байгаа. Энэ сэдв бас нэлээд хэдэн сар хойшлогдоод уул нэлээд эрт бэлтгэгдсэн төлөвлөгдсөн сэдвүүдийг хойшлогцоор сая чи бараг сүбэдэж энэс эхлээл түлхэгдсэн байгаа. Сүбэд нь илүү хүчтэй л байсан баг. Тэгээд араас нь хайдууч ихэд орцсон шүү дээ. Тэгэл ингээл явсаар. За мэдээж гол нь Доглон Төмөр гэдэг хаан дээр энэ угсаа гарлын үед бол нэлийн түүхэнд маргаантай сэдв байдаг. Энэ талаар яриагаа эхлэх бах угсаа гарлын үед. Хоёрд нь энэ хүний тухайн үеийн нөхцөл байдал холбоотой яриа бас явагдана. Гэхдээ гиснээс нөгөө X платформ дээр одоо хуучнаар Twitter дээр нэг нөхөр намайг тэгээд амжилтсан байлээ. Эмэгтэй хүнтэй уулзахдаа өөрөө чинь төрсэн улс төрийн нөхцөл байдал геополитик нөхцөл байдал ямар байсан бэ гэж асуухаас буцахгүй гэд багийн жир гэдэг нөхөр намайг явуулсан байлээ. Би одоо асуултаа эсгээр нэг гэж байгаа. Ямар нөхцөл байдалд Доглон Төмөр төрсэн бэ гэж. Тэгээ энэ дээр бидний фон бол болгож хэрглэж байгаа зураг бол Доглон Төмрийн гавлын яс. За тэрнийг унсан Актемич Герасимов гэдэг хүн. Тэгээд энэ гавлын яснаас төрхийн сэргээсэн энэ байдал юм байгаа. Энэ хүний одоо төрсөн үе тэрийг бол бид нар нөгөө ёстой чиний хэлдгэр геополитикийн нөхцөл байдлаар нь авч үзэх юм бол энэ хүний төрж явах үед энэ ч одоо 1300 хэдэн он төрлөө да. Энэ үед бол үнэхээр Илхант улс задарч сөнөөд Юан улс задраад Тоон Төмөр хаан язгуурын Монгол нутг руугаа хөөгдөөд Алтан ордын улс сулраад нөгөө 20 жилийн бүдлээн болсон гэдээ хоёлаа ярьж ирсэн шүү дээ. 20 жилийн дотор 25 хаан одоо томилогдсон үе гэж ийм Монголын улсууд задарч бутарч исэн үед энэ Төмөр гэдэг хүн түүхийн тавцсан дээр гарч ирсэн байгаа. Цагаатай улс мөн ялгаагүй. Цагаатай улс чинь Мавринахар гэдэг одоо нөгөө Сейдари, Амудари хоёр мөрний хөндөд байдаг суурин иргэншилтэй хэсэг. Нөгөө талд нь Моголистан гэдэг одоогийн Шинжаан хүртэл тал нутгийг эзэгэнсэн Моголистан гэдэг одоо нутаг. Тэгээ тэнд байгаа улсуудаа бол Монголууд гэж өөрөөр Перс хэлний Монгол гэдэг үг байгаа юм л да. Тэгээ энийг сүүлд нь юу яах вэ? Халах ойрд гэдэг нөхцөл байдал яриад ирэхээр бид нэг халах ойрдоо л яриад идэг шүү дээ. Энэ Монголууд гэж байсан шүү дээ. Энд ч бас тэр хавийн геополитик технологижсэн хүчин байсан гэдгийг бас хэлхэн зүйтэй байх. Тэгээ энэ үед бол Төмөр гэдэг хүн одоо мэдлсэн баг. Төмөр гэдэг бол Барлас совгийн Таргай ноёны хүү. За тэгээд одоо зарим нь бол Төмөр бол Узбек байсан, зарим нь үгүй яалаа гэж наадах чинь Монгол байсан гэх. Зарим нь үгүй яалаа гэж наад чинь Түрк байсан гэл, Түрэг байсан гэд. Ингээ маргаанууд их явдаг. Тэгээ энэ дээр яг мэдээж хэрэг тэр үеийн барласууд бол төрөгжсөн барласууд байсан л да. Ягаад гэвэл барласын Харчаар ноён Сохоос ицсэн Харчаар ноён хоёр одоо Тэмүүжнийг дагаад ирэх үе ноос товчонд дурдгдсан байдаг. Тэгээ энэ Харчаар ноён бол цагаатад өгч явуулсан барласуудтай хамт тэгээд эдгээр чинь дундад хацд ирж сууршаад тэгээд одоо энэ Мавринахарт ноёрхох одоо ноёдуудын нэг болсон ийм түүхтэй. Тэгээд Төмрийг ямар хүн байсан бэ гэдгийг харах одоо яа гэх юм бол одоо энэ Төмөр хааны булш чинь Узбекийн Самарканд хотод Гүрэмир гэдэг бунхан дотор байж байгаа шүү дээ. Их том ногоон хаш австай. Тэгээд тэр хаш авсан дээр нь Төмөр хааны ач хүү Улугбекийн сийлсэн бичиг байдаг. Улугбек гэд хүмүүс нэг одон оронч Улугбек гэдгээр нь жоохон гадралдаг байж магадгүй тий. Гэтэл эн чинь Төмөр хааны ач хүү бас чамгүй сайн байлддаг эрдэмтнээсээ гадна бас мундаг харгас итгээд байсан шүү. Бас тэрийг хэлхэн зүйтэй баг. Тэгээ би энэ юун дээр юуны буршныхын таган дээр бичсэн сийлсэн үгсийг одоо орчуулад унших юм бол
Энэ бол Тумнай хааны хүү Эмир Күчлээ, түүний хүү Эмир Эрдэнэч Барлас, түүний хүү Эмир Сигүн Жинчин, түүний хүү Карачаар Нуян, түүний хүү Эмир Анжил, түүний хүү Эмир Айлангир, түүний хүү Эмир Бэргүүл, түүний хүү Эмир Таргай, түүний хүү Эмир Төмөр хүргэн их султааны шарил бэлгөө гэд. Тэгээд цаашид мэдхийг хүсвэл дээдх ээж нь Алакова нэртэй байсан бөгөөд Алангоо гэж байгаа. Алакова нэртэй байсан бөгөөд шударгазан ариун мөрөөр алдарсан нэгэн байжээ. Тэрээр нэг удаа тооноор нь хүний дүрээр орж ирсэн чоноос хөөл хүнд болсон бөгөөд тэр чон өөрийгөө Абу Талибын хүү үнэн сүтнүүдийн захирагч Алигийн удмын хүн гэж хэлсэн билээ. Одоо нөгөө Алангоо ээж тэр гэрийн тооноор нь нөгөө гэрэл орж ирээд тэгээд жирэмсэн болоод нуус тавчааны шууд копи итсэн шүү. Тийм. Гэхдээ яг тэр нөгөө чон ер нь бол нөгөө Алангоо ээжийн хөвгүүд чинь энэ Малиг Баяудын нөхрөл энийг хийгээд байна гэж хардаад байсан гэсэн. Энэ дээр бол Абу Талибын хүү үнэн сүсгтнүүдийн захирагч Алигийн удмын хүн болчиход байна шүү дээ. Тэгээд түүний үгийг үнэн гэж нотлно. Түүний сайн удмынхан үеийн үед ертөнцийг захирах болно. 807 оны Шагбан сарын 14-нд мөнх бусыг үзүүлв. Энэ чулуу Житагийн аяны дараа Улугбек хүргэн талбай өгсөн байна. Энэ 807 оны Шагбан сарын 14 гэдэг нь 1405 оны 2 сарын 19 буюу Төмөр хаан нас орсон өдрийг ингэж бичиж үлдээсэн байгаа юм л да. За тэгээд энэ одоо нэрсийг ноос тавчтайгаа тулгая. Энэ дээр дурдгдсан байгаа нэрсүүд. За энэ дээр жишээлхэд Бодончир мөнхөг. Тэрийг Эмир Бузанжира гэж бичсэн байна. За Бодончир мөнхөгийн хүү Бухуг Эмир Бука. Түүний хүү Тудун Минийг Эмир Тутунчина гэж бичсэн. За тэгээд Тудун Минингийн хүү Хайду хааныг болохоор Хайдун ханаа гэж бичсэн. За тэгээд Хайдугийн хүү Байшинхар Догшинг Эмир Баясунгары гэж бичсэн байна. За тэгээд тэрний хүү Тумнаас эцэнгийн Тумнай хаан. Тумнаас чинь хүү Хачуулыг хачуулаа. Тэгээд тэрний хүү Эрдэмт баруулаа гэж одоо нуус төвчөн дээр гараад байгаа нэрсүүчтэй. Тэгээд тэрийг болохоор Эрчанчи барлаас гэж. Тэгээд тэрний хүү Сохоос эцэн Сигүн Чинчин гэд. Тэгээд Сохоос эцэнгийн хүү Харчаар ноёныг Карачаар Нуян гэд. Тэгээд энэ Сохоос эцэн Карачаар ноён хоёр бол нуус төвчөнд дурддагдсан 1186 оны үед Тэмүүжин Жамуха ноёноос салж нүүхэд дагаар ирсэн Барласын Сохоос эцэн Харчаар ноён хоёрыг хэлж байгаа. За тэгээд мэдээж Харчаар цагаадаг дагаад Маврина хард очсон. Тэгээд тэрний дараа дурдгаж байгаа Эмир Анжил, Эмир Айлангир, Эмир Бэргүүл, Эмир Таргай гэж. Эмир гэдэг ахыг бодгод эдгээр чинь ноёдууд байна. Энэ тэгээд Таргай ноёны хүү Төмөр гэж. Ийм хүн байгаа юм да. Энэ тэгээд мэдээж хэрэг энэ бол хаан биш. Тэ? Барласын нэг ноёны хүү. Баг залуу наснаасаа бол одоо бидний хэлдгээр дүрсгүй явсан гэх юм уу да тий. Тэгээ бас энэ тэнд жоохон дээрэм хийдэг. Тэгээ тэр үед нөгөө угаасаа цагаатай улс хямралд орцсон, нэгдсэн захиргаагүй болцсон. Ингээд дээрэм бас нэлээд их явдаг байсан үед. Тэгээд энэ чинь нөгөө бас сүрхий зөрөгтэй дээрмийн их амжилтаа хийгээд идэг учраас ингээ хүмүүс дагалдаж ирсээр байгаад бүр нэг үедээ мань хүн чинь бараг 200-300 цэрэгтэй болоод авсан байгаа. Энэ бүр залуу насын л ярьж байгаа. Дээрмийн бүлэг байгуулсан гэсэн үг. Одоогийнхаар бол гэж л хэлэх байх та зүгээр тэр үед бол юу гэх юм бэ? Одоо сайхан нөхөр цэрэгтэй болоод угаасаа бүгд бие бинийгээ дээрмжсэн үед нөхөр бол одоо өөрөө л юу хийжсэн гэж хэлж болно л доо. Тэгэд тэр ер нь манхны олзонд байсан Ибн Арабшах гэж нэг мусульманы түүхч бай. Тэр бол төмөртөө өөрөөтэй бичлэн олон удаа уулзсан шүү дээ. Тэгээ тэр бичгтээ бол төмөр бол төрөг болоод монгол хэлээр чөлөөтэй ярьдаг хүн байсан гэд дурссан байдаг. Тэгэхээр зэрэг төрөг бол төмөр бол монгол хэлтэй хүн байсан гэсэн үг. Хоёрдугаар Арабшах бичгтээ бол их өндөр нуруутай, өргөн тухтай, том толгойтой, чанга дуутай. За хүч чадал нь эр зөрөгтэйгөө нэгэн адил ихтэй, цагаан царайтай улаан хацартай гэж. Тэгэд өргөн цээжтэй, бүдүүн хуруутай,
урт шилбэтэй их хүчрхэг булчинтай хүн байсан. Урт сахалтай, баруун гар хөлн гэмтэлтэй. Тэгтээ дөлгөөн харцтай ийм хүн байсан юм а гэж. Тэгээ энэ Төмөр хааны бунхны чинь 1941 оны 6 сарын 21-нд анх нээсэн шүү дээ. Тэгээ тэр бунхнаас гарч ирсэн одоо шарил бол 172 см өндөртэй. Баруун хөл баруун гар хоёр нь одоо гэмтэлтэй тийм хүний шарил гарсан гэж. Тэгэхээр 172 см гэдэг бол дунд цууны хувьд бол их өндөр нуруутай хүнд тооцогдсон шүү дээ. Чивтэйч одоо дунд цуунд яваад ч ер нь өндөртөө орох уу? Өндөртөө орно шүү дээ. Тэр үед хүмүүс их намхан байсан гэд бодох юм бол. Тэгээ энэ буухныг нээсэн бас их сонин түүхтэй л дээ. Тэгээд ер нь Төмөр хааны шарил тэнд байгааг бүгдээрээ мэддэг байсан. Тэгээд тэрий чинь олон жил судалж байгаад тэгээд 1941 оны 6 сарын 21. Тэгэхдээ 6 сарын 18-нд зөвхөн засгийн газрын хуралдаанаар энэ бунхныг нээж болно гэдэг шийдвэр гаргасан баг. Бас их сонир. Зөвхөн засгийн газар зүгээр нэг бунхан нэг судлаар хуралдана гэд боддоо. Тэгэхээр зэрэг энэ их тийм сонирхолтой бөгөөд ноцтой асуудал байсан байгаа байхгүй. Засгийн газар хуралдчихиж за одоо нээж болно гэдэг шийдвэр гаргана гэдэг чинь. Энэний нарийн түүхнийг тэгж одоо болтол нэг ягаагүй. Тэгвэл одоо энэ юуг бол кино зургийг авсан операторын өөрийнх нь дурсснаар бол яг энэ бунхныг нээх гэж яхад урт цагаан юм өмсгөлтэй, цагаан чалмаатай, урт цагаан сахалтай 3 хүн ирж энэ эрдэмтдийн ноёнтой нь уулзъя гэдэг. Тэгээд Герасимов гэдэг одоо энэ түүхчлээ. Энэ хүн гарч уулзсан чинь тэд нар бол манай Аллах бурхны сударт бол энэ бунхныг нээх юм бол дайны сахиусан тэнгэр гарч одоо дэлхийн ертөнц цусан думбаж одоо сая хүн үргдэнэ гэдэг юм аа. Тийм учраас та нар бити нэгээч гэж гуйсан гэж. Тэгээд Герасимов бол үгүй бид нар тийм булш бунхан тонж байгаа хүмүүс биш. Эрдэм шинжилгээ судалгаа хийж байгаа. Тэгээд энийг чи ингээд гаргаж аваад судалчаад буцаагаад хийчих штэ гэдэг. Ингэж хэлээ. Тэгээд 6 сарын 21-нд нээсэн. 6 сарын 22-нд одоо эх орны дан гэж нэрлэгдсэн. Зөвлөлт Германы дан. Дэлхийн 2 дугаар дан чинь 39 оны 9 сарын 1-нд эхэлсэн шүү дээ. Эхэлсэн л байсан юм шүү дээ. Тэгвэл зөвлөлт Германы дан эхэлж байгаа 6 сарын 22-нд. Нэг тийм сонирхолтой тийм домог байдгийг. Тэгээд за тэрний цаашаа үргэлжлэлүүд нь бол итгэхэд их бэрх. Одоо жишээлийн Төмөр хааны төрхийг ингээд сэргээсэн гэд түрүү зураг харууллаа шүү дээ. Тэгээд тэрийг анхны сэргээсэн дүрийн стайлинд үзүүлсэн чинь стайлын их цочоод энэ юу яагаад чи ийм царайтай хүн байх учиргүй наадхыг арай зөөлөл гэж хэлсэн гэд. Тэгээд тэр анхны эскиз нь байхгүй болцсон устгацсан гэж ярьдаг юм билий. Тэгээд саяын гаргадаг бол жоохон тийм царай зүсийг зөөрлөж гаргасан гэж ингэж яадаг. Тэгээд 1941 оны 12 дугаар сард дахиад зөвлөлт засгийн газрын шийдвэрээр Төмөр хааны одоо шарилыг онгоцоор Самаркандад буцааж явуулчаад бунханд нь хийгээд бунхныг хаасан гэж. Тэгээд 41 оны 12 сард Москвагийн дэрэгдэх тулдаанаас эхлээд улаан арми, Германы армийг буцаагч гэсэн юм а гэдэг юм домогтой. Тэр байтугай тэр буцаагаад шарилыг авч явсан онгоц фронтын жугмыг ингээд дагаж ниссэн тэр гэсэн ийм домогуд. Тэрийг бол би бодтой баримтыг бол мэдэхгүй. Гэхдээ тийм домогнууд байдаг л да. Тэгэхээр зэрэг энэ үнийг бол дайны сахиусан тэнгэр гэж одоо бүгд итгэдэг байсан гэж ийм домогтой байна. Та түрүүний зургийг дахиад гаргаад ирдэ. Төмөр хааны тий одоо тухайн хүний хэлснээр бол Монгол түрк хэлтэй байсан гэж байна. За тэгээд тэр шарил дээрх бичвэрээс харахад Алтан ургийн гаралтай гэдгийг л нотолж байгаа шүү. Их талаасаа гэсэн үг байна тий. Тэгээ эн чи одоо Тумбаны сэцэнгээс эхлээд хиядууд нэг тийшээ салбарлаад барласууд нөгөө тийшээ салбарлаад явчихж байгаа байхгүй. Тэгээд Тумбаны сэцэнгээс дээшээгээ ярих юм бол эн чи явсаар угаад Алангой ээж дээр л очиж байгаа шүү дээ. Түргдсэн гэдэг нь болохоор тухайлбал түрк хэлтэй соёлтой шашин ислам шинтэй байгаа юм. Тийм исламын шашинд бол байна. Тийм. Энэ хүний царай төрхийг харахад бол энэ Монгол түрк гэх юм баг алга ш тэр чигээрээ. Энэ орос хүн
сэргээж байгаа шүү дээ. За. Тэгээ одоо мэдэхгүй чи энэ гавлын ясны нүдний ухрахаа биш үү? Энэ нь одоо онгор нүд байсан уу? Энэ жоохон дүрлгэрдүү нүд байсан уу гэдгийг тэрийг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Яг энэ хүн бол энэ Самарканд хавьяас авчирсан юм чинь гээд жоохон үзбекчүү маягийн төрх зурцсан байгаа. Зүгээр Төмөр хааны одоо амьд байх үед нь гэхдээ энийг одоо яг харж зурсан гэж бид хэлж чадахгүй. Гэхдээ амьд байх үед нь зурсан энэ зураг нь энэ. Энэ бол одоо нэг тийм үзбек төрхтэй хүн биш байгаа юм шүү дээ, тий. Ер нь нэг тийм монголжуу царайтай ийм хүн болж таарад байгаа юм да. Мэдээж Төмөр хааныг хүмүүжүүлэхэд Монгол их талаас бас нэлээд хүмүүс нөлөөсөн баг. Тэг яг нь ер нь бол биш үү. Таргай ноён гэдэг бол бас барлалсын захирагч биш байсан. Зөвхөн барлалсын нэг ноён. Тийм учраас Төмөр хаан бол одоо юу гэх юм бэ? Их тийм эцгийнхэн буйнаар их сүрхий мундаг дайчин баатар хэр болж өссөн болохоос биш тэр нутгийг байтугай барлас аймгаач бүрэн захирах хүн биш байсан байхгүй. Тэгээд яг ер нь бол Монголстанд бол тэр моголууд гэдэг байгаа шиг ихэнх нь Дуглад аймгийнхан Монголын тэд нар чинь тэр Манлай сүвэ гэдэг гол байрладаг газар нь тэнд. Тэгээд тэндээс нөгөө морин цэрэг учраас Маврын ахраа захирдаг цагаатай улсын ерөн тогтолцоо нэг тиймэрхүү байсан бол сэр сүүлд нь одоо ингээд хэд хуваагдаад тэгээд аюу яасан байгаа. Дараа нь энэ хэн тэр Моголстаны захирагч Төглөг Төмөр хаан тэр энэ 1360 онд Маврын ахрыг ерөнхийдөө эзлээд тэгээд хүүгээ тэнд захирагчаар тавих үед Төглөг Төмөр хаанд алба хаяад утсан байна. Тэгээ яг ер нь бас мань хүний ч бол сайн зэргийн сайн хүн гэж мэдж байгаа учраас Төглөг Төмөр хаан тэрнийг албандаа аваад нэг мужийн захирагчаар тавьчаа. Тэгээд өөрөө нөгөө Монголстан руу яваад өгсөн. Тэгээд тэр Ильяс хожоотой нөхөр муудалцсан байна. Тэрийг бол яг түүхчид бол тэр Ильяс хожоогийн элдв янзын зан гэхээсээ Төмөр бол тийм бие даасан тэр нөхөр захирагдахааргүй тийм араншинтай хүн байсан учраас одоо энэ хоёр зөрчилж гэлсэн. Тэгээд ерөнхийдөө Төмрийг барьж авч алах гэж оролдсон байна. Тэгэнгүүт нөхөр зугатаагаад тэгээд тэр моголуудын эсрэг тэмцэжсэн одоо Маврын ахрын Казган хааны ач Хусейн гэж нөхөртэй очиж нийлсэн байгаа юм л да. Тэгээд нийлээд Хусейны дүү Үлзий Тарган хамаамтай нөхөр гэрэлтсэн байна. Тарган гэдэг нь бүдүүн тарганых юм уу? Цол юм сайн мэддэхгүй байгаа. Гэхдээ яг одоо нэгэнт ядарч явахад нөхөр болсон хүнийхээ дүүтэй гэрлээд тэр бол Тарган Дурхайгийн сонголт ч нэг байгаагүй ч магадгүй те. Тэгээ энэ үед бол Төмөр Хусейн хоёр бол хоёулаа их ядарсан. Яг гэвэл нөгөө нутгийн Ильяс хожоогийн монголууд захираад байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр чинь бас дахиад ерөнхийдөө дээрмийн замаар амьдарч исэн хоёр. Хоёулаа бас баригдаж үдсэн байгаа. Нэг Дагир Баатар гэдэг нэг баатарт буцхогдоод тэгээ тэрнээс цухтааж явахт нь Алибек Жаник Курбан гэж тэр нэг ноён нөхөр хоёрыг барьж аваад харанхуй нүхэнд хориод тэгээд одоо нөхдүүд ерөнхийдөө нэлээд тэр нүхэндээ 62 унсан байгаа шүү. Тэгээд нэг Самаркандад байсан өөрийнх нь нэг хамаатны нөхөр золиосын төлж иж Төмрийг тэр хоёрыг гаргаж авсан байдаг л да. Тэгээд тэр бол яг нэг тийм тэр үедээ бол нэг ач холбогдолгүй одоо хоёр жижиг ноён гаралтай хоёр дээрэмчин болцсон үйл байхгүй. Тэгээ зүгээр энэ үед ингээд мань хүн чинь тэр янз бүрийн тийм байлдаан тулдаанд оролцож явж байгаад хөлөндөө шархалаад гарандаа шархалаад тэгээд юу яасан магч. За тэгээд бидний социализмын үед зураач нарын дунд нэг тийм онгой байдаг гэсэн. Социалист реализм яаж үүссэн бэ гэж. Төмөр хаан нэг зураачийг дуудаа. За чи намайг зураах гэсэн нэ.
Тэг ингээд нөхөр яг Төмөр хааныг зурчихгүй. Тэгсэн нөгөө зургийг харуулсан чинь Төмөр хаан харж чана. Би ийм ухаан биш. Цааслаа хийсэн баг. Ингэж реализм нас орсон гэдэг юм байна. За тэгэнгүүт нь өөр нэг нөхрийг дуудаад одоо зураг гингүүт нөө чинь яа бузраа төрүүжийнхэн цаацалцсан гэж байгаа. Айгуу гоё зурсан гинэ. Тэгээ зураад ингээ авчи үзүүлсэн чинь Төмөр хаан харчаад үгүй би ийм гоё биш чи намайг зургасан болохос. Юу зураа хийцээ цаасл наатахаа. Ингээ романтизм нас орж байгаа. Тэгээ 3 дахь зураачаа дуудаж авчрахгүй. Тэгээд нөгөөх нь яаж зурах вэ? Чи өрөөсөө үлэн доглон те нэг гар нэмтэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр Төмөр хааныг нөгөө талаас нь харуулж агаад баруун хөлийн бөмбөрөн дээр гიშгүүлээд те баруун гарын ташаагийн тулгуулад тэгээд зурсан юм байна л да. Тэгээд тэр зургийг авч үзүүлсэн чинь Төмөр хаан энэ намайг яг байгаагаар зурсан байна гэд тэгээд тэр зураач шагналдаг үү. Ингэж социалист реализм үүссэн юм а гэдэг. Тийм юутай байсан. Тийм онгойтой байсан. Тэгээ энэ үед харин сарбадаруудын бослого гэдэг нэг юм гарч энэ хоёрын азийн тэнгэр хийж байгаа. Сарбадарууд гэдэг бол толгоогоо алдагсад гэсэн үг. Сар толгой бадар гэдэг нь зайлна гэсэн үг л дээ. Тэгээ энэ хүмүүс яасан бэ гэхээр ерөөсөө одоо өөрсдийнхөө сайхан амьдралын төлөө шударга хийсний төлөө бид нар толгоогоо алдахад бэлэн байна гэж андгаа тангараг тавьсан ийм хүмүүс байсан. Тэгээ эдгээр чинь Самаркандад бослого гаргаад нөгөө монголуудыг хөөд зайлуулад тэр үед нөгөө Монголстан дотор бас нэлийн бужигнаатай байсан учраас тэндээс нь зэрэг ирж чадаагүй. Тэгээд нөгөөдөл чинь Самаркандыг эзэгнээд тэгээд тэд нар чинь нэг тийм юу гэх юм бэ? Дундад зууны үеийн исламын коммунистууд байсан байхгүй. Шууд баячуудын хөрөнгөний хураагаал ядуучуудад тараагаал ингээл бужигнуулж эхлэхгүй. Тэгээ бас нөгөө Самаркандын баячууд чинь одоо сандраад тэгээд нөгөө Төмөр Хөсийн хоёрт илч илгээгээд үгүй ирж туслаач одоо энэ баларж байна гэд. Тэгээд тэр хоёр нөхрийг цэргээ аваад ирсэн чинь шөнөөр Самаркандын хаалгыг сэмхэн нээгээд тэгээ хоёр ноён орж ирээд нөгөө сарбадаруудыг чинь барьж авч бүгдийг цааслаа. Тэгээ Самаркандд бэхлээ суудсан баг. Ингэж юусан. Тэгээд жоохон бэртэй болоод ирэнгүүт мэдээж эртний сайхан Монгол уламжлалаараа хоорондоо алдсан шүү дээ. Тэгээд Хөсийн чинь балхад очиод суудсан. Төмөр Самаркандд байсан. Тэгээ энэ хоёр чинь хоорондоо модалцаад эхэлсэн. За тэр үед нөгөө Үлзий Тарган ханум маань нас орцсон. Ингээд нөгөө хамаатсан сэдвч холбоо байхгүй болоод тэгээд нөхөр бол Хөсийнийг барьж одоо буцаход барьж аваад цаазаар аваад тэгээд тэр хавьдаа ингээд нутаг болж эхэлж байгаа. Тэгээ энэ үеэс эхлээд Төмөр бол өөрийнхөө улсыг Туран гэж нэрлэсэн. Наач нөгөө Чингис Жамух хоёрын төвөг шиг юм болох юм болж байна те. Тэгэхээр их сайхан андууд байж байгаад хамт тэмцэж явж байгаа. Тий. Тэгэхдээ энэ их сонь Туран гэж яагаад нэрлэж байгаа. Одоо шинээр байгуулсан улсаа. Тий. Иран гэдэг чинь юу гэсэн үг юм? Айрын үндэстний нутаг. Иран. Тэрнийг сүргүүлээд Туран гэж гарч түрэг үндэстний нутаг гэсэн үг. Бас нэг юм одоо энэ Туркучи их Туран гэдэг төсөл хэрэгжүүлэх гэдэл яваад байна шүү дээ тий. Энэ юу болж эхэлж байгаа. За ингээд энэ үеэс эхлээд одоо Төмрийн улсын Самаркандаас эхлээд томорж байгаа юм да. Тэгээд мань хүн бол нин даруй энэ хойд зүг рүү одоо довтолж юу гэзэлсэн? Хорезмыг эзэлж авсан. За хорезмыг эзэлж авсны цаана бол юу байсан л да? Энэ өөрт нь бол их том зорилго байсан. Яг гэвэл Төмөр бол барлас омгийн хүн. Мань хүн бол алтан ургийн хүн биш. Тийм учраас мань хүн хаан суух боломжгүй. Ер нь хизээж өөрийгөө хаан гэж нэрлэж байгаагүй. Эмир Төмөр. Тэр нөгөө өөрийнх нь бунхных нь авсан дээр нь сэлцэн дээр бичээд штэ. Хүргэн их султан Эмир Төмөр гэдэг. Тийм учраас мань хүн чинь одоо Чингисийн удмын Казан хааны хүү Суюргат мшигдэг нөхрийг хаан гэж тавьсан баг. Тэр бол тэгээд нэг тийм ёс төдий хаан. Тэр хавцаанаа тэгээд ордондоо жаргал үйж идэг. Бүх эрхийг бол одоо Төмөр барьдаг. За тэгээд Казан хааны охин Сарай Малик ханум гэж хатантай гэрлээд хүргэн болоод авч байгаа.
За тэгэхдээ энэ хоризм руу дайрж байгаа нь нөхөр бол өөр бас том зорилготой. Яг л хоризмын хаад бол Алтан уургийнх. Тэгээ хоризмыг эзэлж аваад мань хүн хаан Задэ гэж одоо хоризмын хааны охиныг энэ бол Алтан уургийн хатан байхгүй. Энэ одоо энэ зурхан дээр гарч байгаа. Энийг одоо олзолж аваад өөрийнхөө хүү Жахангирт хатан болгоод өгчөж байгаа. Тэгээд хэрвээ энэ хоёрын дундаас хүү гарах юм бол тэр чинь хүргэн биш. Яг Алтан уургийн одоо хүн болох гэдэг шүү дээ. Тийм хууль ёсны жоломжч. Тэгэхээр зэрэг мань хүн өөрийн династиг үүсгэх одоо ийм бодлогыг агуулж явж гин гэсэн үг л дээ. Одоо том хүү Жахангир. Энэ бол их бас их авьяастай сайхан залуу жанжин байсан. Төмөр бол энэ хүүдээ өөрийнхөө одоо ширийг залгамжлана гэсэн бодолтой байсан. Тэгэхдээ төмөр бол эмэр хүргэн ноён их ноён. Хэрвээ энэ Жахангираас тэгээд хаан Задэ хоёроос хүү төрөх юм бол тэрийг ёстой жинкнэр нь хаан гэж зарлж болох байхгүй. Яг тэгвэл тэр бол Алтан уургийн хүн. Энэ бол төмрийн асар том мөрөөдөл байсан баг. Байсан байна гэж бодоход хүрэж байгаа. За харамсалтай нь тэр нь бол бүтлгүй болсон. Тэрийг хоёулаа цаашаа ярина. За тэгэд Моголстантай байлдаад Сарбадар гэдэг улс. Сарбадаруудыг дараад тэгээд одоо Төмөр хаан маань бол энэ одоо Төмөр хааны хийсэн олон дайнууд. За энэ бол ингээд Төмрийн улс хамгийн том байсан үедээ. Энэ үеэс ер нь бол Төмөр хаан бол тэгэл хамгийн эхлэл нөгөө Моголстанад дарж авна шүү дээ. Энд байгаа. За Моголстаны эсрэг бол 5 дай хийсэн баг. Ер нь бол тавууланд нь ялсан. За тэгээд дараа нь Балх, Герат гэдэг ингээд одоогийн Афганистаны нутаг шүү дээ. Кабул энэ төр байгаа шүү дээ. Энийг эзэлж авсан. Одоо энэ үргэнч хоризмыг эзэлж авсныхаа дараа. За энийг эзэлж аваад ингээд ерөнхийдөө энэ Сарбадарын хөдөлгөөн чинь голцоо энэ Афганистан ер нь л үе үед Афганистан болохгүй гаруйдл нүгддэг байсан гэл харуулдаг юм да. Тэгээд энэ Кабулыг эзэлж авдаг энэ Сарбадарын хөдөлгөөнийг тэр чигт нь дуусгаж байгаа байхгүй. За ингээд дуусгаж аваад тэгээд нөхөр баруун зүг рүү дайнд мордож эхэлж байгаа. Тэгэхдээ ерөн зөвхөн эхний дайн нь бол юу? Энэ хар сум бол сүүлд 1400 оны үед хийж байгаа. Эхний дайн нэг бүдэг улаан сум байна шүү дээ. Энэгээр хийж байгаа энэ бол ингээд Ираны нутгийг эзлээ тэгээд Кавказ хийж байгаа аян дайм. Энэ үед бол нөгөө Илханы улс чинь задарсан. Энд чинь нэг Аккуинлу гэж улс байсан. Аккуинлу гэдэг нь цагаан хонтонгууд гэсэн үг. Каракуинлу, Аккуинлу гэдэг хар хонтонгууд, цагаан хонтонгууд гэж хоёр улс байсан. Тэр Аккуинлуны энэ нутагт байсан. Тэр Аккуинлу буцахоо тэгээд Гүржийг дайрч байгаа юм да. Азербайджаныг эзлээд Гүрж рүү дайрч байгаа. Гүржтэй бол баг мань хүн юу гэх юм бэ? Юуны шашны дайн хийсэн гэх үү дээ. Ер нь бол. Тэгээ энэ Гүржийн нутагта байсан гүржүүдийг ер нь өөрсний буцахад ер нь үндэсгүй устгахал ийм юм хийсэн байгаа юм л да. Гүржүүч нөгөө Христосын шашинтай байсан. Тэгэнгүүт нь сүмийн нураагаал дээр нөгөө сармар байгуулаад тэгээ энэ бүх цайзуудын нураасан байгаа. Тэгээ гүржүүд нь цухтагаад одоогийн нөгөө нэг Афганистаны нутагт байсан Жугаараа гэдэг газрын уул нүхлээд агуу хийцэн байсан гэж ярьж тийм бүр агуу гүржүүд хийгээ тэр агуудаа орж нуугдаад одоо энэ гүржийн хүндэд ингэж байгаа тэр агууны зураг одоо ингээ гарна энэ ийм бүр ханд ийм том ууланд агуу хийгээд энэ дотор орж нуугдаад тэгтэн Төмөр хааны цэргүүд ингээд сагсанд сууж байгаа доошоогоо ингэж унжуулж хагаад галцсамар нөгөө агуу руу харваад нөгөө хөдий чинь утаж гаргаж хагаад устгасан. Ийм бас одоо түүхтэй юм байна. Хөө. Энэ одоо Байршлын хаан гинэ. Гүржид одоогийн гүржидтэй байдаг бахан тий. Одоогийн гүржидийн агууных нь үлдэгдэл бол мэдээж байгаа шүү дээ. За тэгээд дараа нь мань хүн чинь одоо нөгөө Персийг бүрэн эзэлж Исфахан хотыг эзлээд тэгээд энэ Исфахан хот дээр бол
ямар домог үүдэн эхлээд Исфахан буугаад өгсөн юм байна. Тэгээд дараа нь Төмөр хаан заасаа тэгвэл буугаад өгсөн юм байна гэсэн чинь Төмөр хааны зэрэг хөдлөнгөт нөгөөдөл нь буслаг гаргаад тэгээд тэр Исфахан хотод үлдээсэн байсан нэг жижигхэн гарнизоныг нь хятад тэгэнгүүт нь Төмөр хаан буцаж иргэж дайрч орж ирээд 70,000 хүнийг одоо цаазаар аваад тэгээд толгой гурван дээр нэг самхаг хөрсөн гэдэг нэг домог үйдэг штеп. Тэр домог чи энэ Исфахан хотын бослогтой уялдаатай юм байна. Ер нь дундад даацыг эзлэх зорилго нь юу вэ? Зүгээр цэвэр дайн байлдаан ус эх орн байгуулах гэдэг юм эсвэл эдийн засгийн тодорхой зорилтууд байсан уу? Байлгүй яг энэ ч одоо Перс Ираныг эзлэнэ гэдэг чинь юу шүү дээ. Асар том эдийн засгийн бааз. Ер нь бол нэг зүйлийг хүмүүс ингээд нөгөө төмөр мундаг байлддаг байсан, төмөрд харгас тогшин байсан гэд нэг зүйлийг нь мартчихад. Төмөр чинь хөлсний харамтай байсан юм баггүй. Монгол цэрэг бол хөлсний цэрэг биш шүү дээ. Монгол цэрэг бол өөрсдөө омог аймагуудаас татаж авчираа дараа нь тэр 100,000 дарвтынхаа тогтолцоонд оруулчихсан цэрэг яг мэдээж хэрэг олцоо хувааж авах нь авна. Гэтэл төмрийнх бол яг цалин төлдөг хөлсний харам. Тэгээ тэр мөнгө ханаас гарч ирж байгаа гэдэг асуудал баггүй. Тэгээ тэр мөнгө ханаас гарч ирж байгаа гэхэлэр энэ дундад Азийн Самарканд Бухар гэх мэтийн баян хотуудын худалдаачид төмрийг санхүүжүүлдэг байсан гэж харуулж байгаа. Тэгжиж харин цэргүүдэд төлөх цалинтай үе шиж танд явна шүү дээ. Тэгээд цэргүүдэд дагуулчид чи илүү амжилттай байлдаад илүү ол зомог болоод зээлээ буцааж төлөө цэргүүдээ сайхан цалин төлөөд явах бол тэр бол одоо чиний цэргийн жанжны авиас чадал аз хэмрийн асуудал тий. Гэхдээ энэ хүний чинь айран бүрдүүлэхэд мөнгө нь тэр худалдаачид ягаад төмрийг санхүүжүүлж ийсэн бэ гэдэг асуудал гарна. Яг гэвэл нөгөө их Монгол улс чинь бүр задарсан. Нөгөө монголчууд нь язгуурын Монгол нутг руугаа хятадаа суугдчихсан. Алтай урд ингээд хямарсан. Тэ? Тэгээд тэр чинь нөгөө энэгээр явдаг худалдаа нөгөө мэн улс гараад ирсэн худалдаа чи явхад нэлээд хэцүү болцсон. Тэгээд дээрэс нь нөгөө худалдааны замыг чинь алтай урдтайгаа булаацлаа. Цагаатаа улсын үлдэгдэл чинь. Бухар Самаркандаар явах уу, зарим худалдаан дээгүүрээ ингээд алтай урдын нутгаар явах уу гэдэг асуудал бас манд дээ. Тэгэхээр зэрэг тэр худалдааны ашгаа эргүүлж сэргээх сонирхол бүхий худалдаачдын бүхлэгтэн давхарга байсан болж таарат байгаа юм л да. Тэгээ тэднэр нь төмрийгөө санхүүжүүлдэг. Тэгэхээр зэрэг тэр улсууд чинь нөгөө төмрийн эзэлсэн нутг болгон тэдний чинь худалдааны сүлжээ нэвтрээд ашиг орлого нь тэгж нэмэгдэн шүү дээ. Тэгэхээр төмөр чинь одоо тэр дайнд ажныг хийх бас нэг эдийн засгийн сонирхол үндсэн бий болж байгаа тэр. Хувь хүнийхээ хувьд бол мань одоо өвөг дээдсийнхээ нэг гэж тооцож байгаа Чингис хааны алдар гав яг дахин давтахыг хүсэжсэн бол тодорхой. Төмрийн айрам одоо уламжилт Монгол айрам хоёр бол нэг ялгаатай. Мэдээж уламжлалт Монголд айрам бол хөнгөн болоод хүнд морин зэрэг болсон айрам байдаг гэсэн бол төмрийн айрам бол хөнгөнч морин зэрэгтэй, хүндэж морин зэрэгтэй. Тэгээд явган зэрэгтэй. Энүүгээр ялгаатай ийм айрам байсан л да. Энэ яг юуны музейд очиод нөгөө нэг гавлын хэлсэн багны цамхгийн ингээд төсөөлж хийсэн юуг л харуулж байгаа. Энэ бол үнэн худлын бас мэдхэд хэцүү. Одоо олдсон юм байна. Тэр байтугай чи ямар хотыг үлээ эзлээд нөхөр юу хийж байгаа шүү дээ. Олдсны амьд хүмүүсийг хотын хан болгоод шавард амьдаар нь шавардаад дээрээс нь дагч ингэж яаж гад яасан гэдэг. Тэгээд тэр чинь нөгөө ханд очихт нь арай өхөөгүй байгаа хүмүүсийн гин шиг сонсогддог байсан энэ гэдэг. Ийм тэр үеийн түүхүүд бол би за 14 5 дугаар зууны үеийн дайнд бол одоо нэг тийм нинжин сэтгэл мэтгэл тийм байгаагүй байх. Дайн бол дайн учраас адилхан л цустай байсан баг. Гэхдээ төмөр бол харж яхад бас Чингис хааны хэрэглэдэг байсан сэтгэл зүйн аян дайн. Сэтгэл зүйн дайны нэг элементийг бол одоо мандаг ашиглаж ийжээ л гэж харагдаж байгаа. 1392-оос 95 оны хооронд Перс, Багдад, Кавказ гэдэг ийм богино хугацаанд энэ усууд руу зэрэг дайрч гинөө эсвэл тодорхой үе шаттайгаар таны түрүүний газрын зураг дээр байдлаар нэг дор ингээд олон дайнууд хийгээд байна уу? Үе шаттай дайнууд уу?
ер нь бол мэдээж нэг дор зэрэг бүх тийшээгээ дайрахгүй шүү дээ, суурж байгаа эднэр чинь. Тэгэхдээ энэ үед төмрийг хүчрхэгжиж байгаа нь эхлээд мань хүн чинь өөрийнхөө хилээцгаарыг аюулгуулах хэрэгтэй. Тийм учраас Монголстантай 5 удаагийн дайн хийсэн гэдэг би яриад штэ. Тэр хамгийн түрүү Мавринах руу дайрж орж ирэх хүмүүс бол Монголстанууд, монголууд. Тэд нар чинь өөрснөө бид улсын эзэн гэж үзэж байгаа хүмүүс штэ. За тэгээд тэднийг буцагсны дараа тэр үед Алтан ордод хямрал болцсон байсан. Тэгээ Алтан ордноос Тогтомиш гэдэг одоо хан зүхтагаад ирэхээр нь хажуудаа аваад ивэн тэтгээд цэрэг өгөөд тэгээ Тогтомиш чинь буцаж хөх ордод эхэлж хаан суугаад дараа нь Алтан ордод хаан суугаад нөгөө Мамай ноёны бодийг хөтлөөд ингээд ерөнхийдөө төмрийн бодлоор бол хой талдаа хараат улстай болчихж байгаа. За тэгээд Монголстаныг хэд буцахад Монголстан хөндөх аргагүй болоод ингээд яачсан. Тэгэхээр одоо өмнө талдаа байгаа Персийн нутгийг гүйцээж эзлээд Кавказыг бол нэгдүгürt мань хүн худалдааны зам хяналтанда гэж үзсэн байгаа. Хоёрдугаар тэнд байгаа загалмаатны гүржүүдэд мань хүн чинь шашны дайн зарлж штэ. Ийм одоо үйл явцуд болсон. Тэгээд ерөнхийдөө Төв Азийн энэ хэсэгт бол төмөртэй үзэх хүн бол Сэлжүк Түргийн Баязид султан л үлдсэн байгаа юм л да. Та нэг газрын зураг дээр. За тэгээ. Одоо Османы эзэнт болсон гэсэн үг үү? Тий, Осман ч арай гараагүй. Османы өмнөх Сэлжүк Түркүүд. Сэлжүк Туркийн эзэнт болсон юм уу? Тий. Одоо энд хийж байгаа дайнууд гэсэн үг. Одоогийн 1402 гээд Анкара хотоо штэ Туркийн одоогийн нийслэл тэрний 1402 гээд нэг тулдан байгаа. Энэ үеэс эхлээд төмрийн тухай Европын их сурвалжууд аягүй сайн мэдж эхэлж байгаа. Яг гэвэл за тэр төмөр Самаркандад байгаа төмөр гэдэг хааныг бол мэдэхгүй байсан байж магадгүй. Баязид султаныг бол Европынхан маш их мэдчихсэн. Яг гэвэл тэр үед Османы Турк чинь баг Вен үрж исэн юм. Австрийн нийслэл баг Вений хавцаа одоо баруун хилнэ. Ер нь хизээгүй Европыг эзэгнэх нэ гэж. Тэгээ Баязид чинь Аянгат Баязид гэдэг очтой. Маш түргэн найрдаг, их зоригтой ийм мундаг султан байсан. Тэгээ энэ хоёр хэсэг хоорондоо захидал харилцаагаар харилцсан байдаг. Яг ч бууж нэтэрэл гэсэн юм явна штэ. Тэгээ нөгөө Баязид нь юу яриад байгаа энэ тэгээ тэр захидал магтал дээрээ сүүлдээ бие бинийгээ доромжлох дээрээ тулаад өстой чиний эхнэр чинь өөрөнтэй унтвал тааранч гэдэг юм уу нэг иймэрхүү хараад ерөөлүүд их солилцсон. Яг нөгөө яг хажууд нь дэшин шиг ярьж юу яриад байгаа гэдэг захидал магтал дээр нь тийм юмнууд ерөнхийдөө бие бинийгээ жоохон доромжилж өрж исэн юу таарч байгаа юм л да. Тэгэд мань хүн болвол ер нь одоо эн чинь бас тэрний өмнө нөхөр чинь энтгэрүүд арайд ороод амжиж байгаа шүү. Тэрийг бас яриаггүй байна. Ягаад гэвэл Дээлийн султан тулс байсан. Тэгэхээр зэрэг мань нөхөр чинь бол энтхийг эзгэн жавна гэдэг бол бас асар том баялаг штэ. Тэгээд энтхэг рүү бол энэ юу да туркуудтай байлдахаас өмнө 1397-8 оны үед одоо энтхэг рүү дайрч орсон байдаг. Тэгээд хэд хэдэн тулдаанд энэ Дээлийн султаныг ялаад энэ дээр бол сонирхолтой нь одоо байлдааны заан нөгөөх нь хэрэгэлсэн. Тэгэхэд бол төмөр яасан бэ гэсэн чинь Тэмээний ард талд нь ингээд юу бургас мод уяад тэндээ гал тавиад заанлуун туусан баг. Тэгэд нөгөө ард нь галтай болохоор Тэмээ ч нөгөө зүхтэжтэй галнаасаа. Тэгэд нөгөө тэр чигтээ заанлуугаа дахиад тавьсан чинь нөгөө заан галаасан сандраад эргэж нөгөө энтхэгийн зэргүүдтэй цухтааж гიშгэлээд ингээд яваад одсон гэж. Таны нэг зурган дээр тэрийг дүрсэн юу ах шиг гэсэн. Нөгөө заантай хийж байгаа тулаа. Энэ Дээлийн султаныг ялж байгаа тухай. Төмөр хаан. Тэгээд төмөрийн зэргийн мөртөөгөө дайраа заанууд нь цухтааж байгаа. Энэ хэсэг багхгүй. Энэ бол нэг 1398 оны үед ингээд энтхэгийг эзэлж аваад гэж хэлэхэд хэцүү юм а. Төмрийн бас нэг онцлог байгаа юм а. Алтан ордыг буцагчид энийг эзэлж авахгүй байгаа юм. Энтхэгийг
буцагчод энтхий эзэлж аваагүй зөвөр нэг хараад хаан дамилчаад яваад гэдэг. Тэгээ мань хүн чинь дараа нь тэр Туркийн Баязид гэдэг султантай байлдаж байгаа байхгүй. Яг тэгвэл одоо эргэн тойронд нь ер нь өөдөөс нь байлдах байтугай муухай харж чадах юмч байхгүй болчихлоо шүү дээ. За тэгээд Баязидтай байлдахдаа Төмөр хаан бол одоо цэргийн байлдааны тактикийн мэрэгэн аргыг хэрэглэсэн байг. Энэ юутай холбогдож яригдсан гэхлээр энэ одоо за яг нэгдүгürt мань хүн чинь энтхээ буцагцсан учраас Баязидтай байлдахад заантай зэрэгтэй очиж байгаа. Нэг талаас. Нөгөө талаас бол Баязидтай байлдах гээд очихдоо энэ одоогийн Анкара хотын орчинд болсон Ангорын тулдаан гэж нэрлэдэг л дээ 1402 онд болсон баг. Тэр тулдаан дээр очихдоо Баязидын цэргийн усыг хаагаад зогссон төмөр цэрэг төмөрч. Тэгэхээр нөгөө түргүүд чинь удаан туркч удаан байж чадхаа болчихгүй ус нь хаагдцсан. Тэгэхээр байлдаан тэгэл эхэлжлээ юм л гарцаа байхгүй нөгөөдөл нь бэхлээ зогсоод байж чадахгүй дайрахаас өөр замгүй болж байгаа. Тэгээд энэ тулдаан дээр бол Төмөр хааны одоо өөрийнх нь бас энэ байлдааны арга тактик стратегийн зөв тавигдсан учраас юунуудыг буцагсан тэр үед бол туркуудтай хамт хамгийн сайн байлдсан цэрэг бол Сербийн морин цэрэг. Сербүүд нөгөө Туркийн харьяанд орсон байсан учраас тэндээс одоо Стефаны цэрэг гэж одоо тийм цэргүүд ирсэн байсан. Тэд нар бол хүнд морин цэрэг, төмрийн цэрэгтэй хамгийн сайн байлдсан хүмүүс. Тэгээд Баязид энэ тулдаанд ялагдаад тэгээд мань хүн бол олзонд орсон байдаг. Тэгээд тэр тухайн нөхөрхөн домог байд юм аа. Баязид жоохон хараа муутай хүн байсан юм билээ. Тэгээд Төмөр хаан Баязидыг олзонд орсон байхаар нь очиж юу байсан баг. Иргэсэн баг. Тэгээ эргээд Баязидыг хараад тачгт л инээсэн гинэ. Тэгээ Баязид чи одоо намайг олзонд орсон гэж доромжилж гин үү гэд. Тэгсэн чи үгүй ээ. Тэг яахлаараа хорвоо сохор доглон хоёр амтнд ингээд захирагдж идэг байна гэж бодоод инээд хөрлөө гэж. Нөхөр доглон нөгөөх нь хараа муутай байхгүй. Тэгээ Баязидыг торонд хадгалж исэн гэ. За тэр Баязидтай бол зүгээр одоо түүхэн баримтын үзэхэд Төмөр хаан тийм муу харьцаагүй болтой юм шиг байдаг. Яг тэгвэл дараа нь хүүхдүүд нь тэр Туркийн нутгийг хуугаад өгсөн байхгүй. Баязид бол олзонд нас орсон. Тэгээ тэрийн яг нөгөө Европын түүхчд анхад энэ тухай бичгтэй өстэй нөгөөдхий чинь торонд хийгээл тамлал хайртай хатны шалдалж өмнө нь үзүүлээл гэл ингээд санжийн өдөр захаан дээр нэг мань хүн чинь тиймэрхүү маягийн харал хэлсэн хариуд нь ингэж харуулж байгаа маягийн тэгж байгаа тэр Баязид сэтгэл санаагаар унж энэ олзонд байхтай нас орсон гэж энэ Европын түүхчдийн л бичдэг одоо сэдвэлтэй үнэн хэрэг дээр тийм байсан юм уу үгүй байсан юм уу гэдгийг хэлэхэд хэцүү. За тэгээ энэ бүх дайны хажуугаар одоо энэ нөгөө Алтан орд гэдэг юм аа. Тэнд чинь нөгөө нэг Хараат хаан Тогтомиш гэдэг хүн суудсан гэсэн шүү дээ. Тэгээд эхлээд Тогтомиш чинь өөрөө төмрийн нутгаар халдаж орж ирж байгаа. Бухаарлав. За тэгэхэд бол төмөр энэ юунд Исфаханы авд байсан цэргээ татаад тэгээ Бухаарлууд өгөхөд ирсэн Тогтомиш нь буруугаа хэлээгээ за дахиад дахиж ингэхгүй гэдэг. Гар авц тэгэнгүүт нь төмөр оргицсан байна. За тэгээд хоёр дахь удаага Тогтомиш дахиад дайрж байгаа. Тэгээд энийг ингээ харахаар энэ Тогтомиш гэж одоо яатсан нөхөр үү те өөрийг нь айгүй хүнд үдэн Тогтомиш чинь хоёр ч удаа ялагдаж төмөрлөө зогтож чадсан юм шүү дээ. Энэ нөгөө Алтан ордын хаан ширийн төлөө тэмцэлд. Тэгтэн тэгэл ялагдаад ирэхтэн цэргүүхөө буцаагаа явуулдаг. Тэгээд нөгөөд нь хаан болон гутаад нөгөө ивент итгэсэн өмөрсөн амарсан нөхөрлөгөө дайраад идэг. Яадаг нөхрөө. Тэгээд трийг нь ингээд харахаар одоо шалтгааны эдийн засгийн үүднээс тайлбарлав. Нөгөө хятадын худалдаа багассан, бараг байхгүй болсон. Нөгөө монголчууд чинь Минусаас хөгжсөн шүү дээ. Хятадаас хөгжсөн. Тэнд Мин гэдэг улс бий болсон. Тэгээд тэд нар чинь худалдаагаа нөгөө л хятадын хуучин хаадын арга барилаараа хязгаарладаг, альсгүй бодлогоор ингээд наашин жааш нь явуулдаг болоод тэгээ ирэхээр зэрэг ийшээ орж ирж байгаа худалдаа чинь худалдааны урсгал багасж шүү дээ. Багасхлаар төмөрт юу нэрхтэй байсан гэхэлэр тэр жоохон ч гэсэн худалдааны урсгал Самаркандаар орж байгаа шүү дээ. Төмөр баяжж явах хэрэгтэй. Төмөр дотор авч явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр дээгүүр Алтан орд руу зарим худалдаанд яваад байна. Тэгэхээр зэрэг мань хүн тэрийг чинь хаагаад эхэлж байгаа. Тэгэхээр Тогтомиш бас тэнч бас өөрхөө хаан ширэн дээр байхын тулд мөнгө хэрэгтэй шүү дээ.
Ингээд энэ хоёрын хоорондын зөрчил банк гарч ирсэн юм байна гэж ингэж харагдаад байдгийн. Тэгээд 1400 хэдэн 3 болоо 4 онд төлөө энэ Тэрэг голын тулалдаан гэж их том тулалдаан болсон. Энэ тулалдааныг бол одоо түүхчд бол одоо үзэхдээ ерөнхийдөө нэг 2 талаасаа 100 мянган зэрэг орсон гэж. Одоо баг нөгөө Твиттерийн нэг дугаар дээр ирсэн үнгэн давааны байлдын шиг юм яригдаад байгаа юм. Тэр үеийн Европын тулалдаан бол нэг 2 талаасаа 10-15 мянган ордог байхад ингээд 100 мянгаар ирсэн цэргүүд энэ Тэрэг гэдэг гол нь энд болсон тулалдаан л да. Тэгээ энэ тулалдаанд бол тэгээ харж байхад бас түүхэнд хувь хүний үүрэг гэдэг ойлголт энд харагдаж байгаа. Яг тэгвэл энэ тулалдааны үед төмрийн одоо цэрэг шахагдаад ер нь буцхагдах гэж исэн үед бол Төмөр хаан өөрөө хамгаалтын цэргийг дагуулад нөгөө буцхуулж байгаа жигүүрлүүн дайраад орсон баг. Тэгээ одоо хаан эзэн өөрөө дайраад орж ингэнгүүт төмрийн цэргүүд зоригж чад буцаж дайраад тэгээд Алтан ордын цэргийг шахаад эхлэнгүүт уулын локерууд бол тогтомш өөрөө бас цэрэг аваад зөрж орох хэрэгтэй тий. Тогтомш баларлаа гэд цэрэг хайцгоцсон. Тэгээд нөгөө командлагч гуйсан харимчин тэгэл дороо ялагдсан шүү дээ. Тэгвэл энэ удаа бол Төмөр зүгээр тэгээ орхиогүй бүр цаашаа яваад энэ одоо Алтан ордны том хотуудыг бүгдийг шатаагаад энэ 1391 оны байхгүй 91 оны. Тэгээд бүр Крем рүү ороод Кремийг шатаагаад Оросын нутаг руу одоо тэр Елец гэдэг хот шүү дээ. Тэр хот хүрээд буцсан баг. Елец гэдэг хот чамд ямар нэг юм санагдуулахгүй байна. Юун дээр энэ Италитай яасан Итали Монгол дээр үү? Елец гэдэг хотоос гаралтай хүмүүсийн чинь Ельцэн гэж байгаа шүү дээ. Тий яаж тэрийг санддаг. Одоогийн залуучууд Ельц гэдэг Алтан ордны элч суудаг хот гэсэн. За. Элч тэгээд Елец болсон гэж. За энэ гэхдээ одоо яг тийм баримттай ч юм биш ээ. Хүмүүсийн ярьж байгаа ярианаас юм. Тэгээд зөвөр бас нэг энэ дээр домог нэгэнд ихэлсэн бол домог гүцээгээд ярьчихад ягаад цааш Орос руу орох хүн гэдэг нэг асуулт байгаа. Тэгээ энэ Елец хотын энд ирэхэд нь нөгөө Москвагийн их вангаас одоо билексэлт өгөөд одоо тэгээ таныгаа даган шүү гэдэг ингээ билексэлт өгсөн гэж. Тэгээ Төмөр хаан тэр бэлгийг үзчихэд зөө цэвш юу дэмий юуч байхгүй юм биш үү гэд буцаа явсан гэсэн ийм домог байдаг. Мэдээж хэрэгжээ Перс те Багдадыг эзэлсэн, Мосулыг эзэлсэн тийм баян Тебриз энтергээ тэр үеийн хамгийн том баян хотуудыг эзэлсэн хүнд нэг хойд Оросын нэг нутгаас ирүүлж байгаа бэлэг бол тийм гой санагдаагүй байх л да зүгээр. Гэхдээ энэ бол домог шүү. Энэ худалдааны Кафа хотоос очсон шүү. Танаа хоёр. Кафа танад очсон, Кафа танаг эзэлж авсан. Тэгэд дахиад нөгөө гахалтай юм байна. Ингэчэд манайгүй нэг өөрийнхөө харьяаны нутаг болохгүй зүгээр нэг Койрчак гэдэг нэг хаан за чи хаан шүү тавьчаад буцаа авчиж байгаа юм. Тэгэд төмрийн нэг тийм сонио онцлог байгаа. Одоо жишээлбэл Чингис хаан болов эзлээл тэгэл тэнд чинь тамаа цэрэг тавиал даргач томлол тэгэл яг Монголын эзэнт гүрний нэг хэсэг болгоод авч шít. Төмөр бол очиж зүгээр нэг хааны соль тавьчаал за. Тэгээ нэг тогтомш гээд хүний ат сандаг үнийг байлэр нөхөр шít. Тэрийг хөө зайлуулчвал орноос нь Койрчак гээд тэгээ тэр нь мэдээж нэг сулвтар амтан байж байгаа л тэгэл тогтомш нь буцаж ирэл нөгөө төжөө хөгөл ингээ буцаас хэрэгчдэг тий. Ийм энтгэгч гисэн эзэлж ороод ингээд ячаад сайхан уулгалж хамаг одоо авах хэвээр бүх юм авчаад тэгээ энд нэг сул нөхөр за чи эндгээ хаан шүү гэдээ авчдаг. Тэгээ төмрийг буцаа явчихаар нөгөөх нь жилийн дараа ч юм уу уугуул нутгийнхандаа дахиад өгчдөг. Баязидыг дарчаад тэгээ энэ Туркийн нутгийг болохоор зэрэг энэ дараа нь Османы эзэнт гүрэн дараа нь энэ суурин дээр өссөн л дээ. Османууд гэдэг чинь энэ туркуудын нэг султан Осман тэрийг дагах хэрэгтэй хэлж байгаа. Тэр үед бол одоо турк гэж ерөнхий нэр хэлнээс өөр зам баг. Тэнгүүтээ энийг ингээд хэдэд хуваагаад хүүхдүүд нь хүчээд яваад гэж байгаа. Энүүгээрээ их сонирм баг. Стратегийн зорилго нь энэ бүс нутагт биш бүр дахиад зүүн тишээ Монголын уугуул нутаг язгуур эсвэл бүр мийн улс руу байсан юм шүү. Ер нь бол мань хүний нэг том мөрөдөл энэ чинь энтхэгийг эзэлсэн. Багаазыг эзэлсэн. Чингис хааны одоо байгуулсан гавьяг гүйцэхэд бол ганцхан хятад үлдчихэж байгаа шүү дээ.
Хятадаас нь монголчуудыг хөөгөж явуулсан тэрийг бол маань мэдээж мэдчихсэн байж таараа. Тийм учраас ер нь амьдралдаа тавьсан сүүлийн зорилго нь бол ер нь Мэн улсыг эзэлнэ гэсэн ийм зорилго тавьсан хүн байсан байна гэж харагдаад байгаа. Нөгөө талаас мань хүнд бол би түрүү ярьсан шүү дээ. Арталтан санхүүжүүлэгч нар нь энэ бүс нутгийн томоохон худалдаачд байжээ гэж. Тэгэхээр тэр хүмүүст бол очиод тэгээд тэнд нэг алтан ордонд те эзэг найд захираад ингээ суугаад байх нь сонирн биш. Ийшээ худалдаа тэд нэр хиймээр байвал тэр худалдаа нь чөлөөтэй, зам чөлөөтэй байх хэвээр. Гэтэл энд суугаад байх хэрэг байхгүй нөгөө урсгалаа өөр дээрээ төвлөрүүлж явах хэвээр шүү дээ. Самарканд дээр. Тийм учраас тэрийг тэгээд заа нэг нөхрийг тавьчаал тэгэл мартчих واخгүй. Тэгэл энэ гол нь энэ торны замаар явах худалдаа энэ Самарканд энэ хавийг одоо дагаж явах хэвээр. Тэгээд энэ чи ингээ Турк мөрхөө яваад байгаа нөгөө Европ руу явж байгаа худалдааны замыг асуудалгүй болгож штэ. Ер нь эдийн засгийн агуулгаар марах юм бол. Одоо энэ газар нутгийн хэмжээг харахаар чинь бараг Роми эзэнт улсын хэмжээний газар нутг юм шүү. Тийм бараг тэрнээс том гэж хэлж болно. Хоёулаа одоо энэ хараат байсан алтан ордыг ингээ оруулаад тооцох юм бол эн чинь бараг батг юм битггүй одоогийн за нэг Оросын холбооны улсын талаас илүү том газар нутгийн хэмжээ. Тэр үедээ Европт бол ийм эзэнт гүрэн байхгүй шүү дээ. Ийм том эзэнт гүрэн байхгүй. Ийм олон хүнтэй хүчрхэг улс байгаагүй гэх юм да. За тэгээд Хятад руу исэн дайнда нөхөр замдаа өргөцсөн юм шиг байна тий. Тийм хатгаа цусаад өгсөн. Ингээл бол төмөр давлан төмөр дайны сахиус тэнгэр гээл лагийн мэржсэн гэл ингээд сэдвүүд тусгаж байгаа юм да. Гүг энэ чи хөөе энэ бүх дайныг игээд энэ зэнд одоо энэ амар олон хайрам дарж ялсан байгаа шүү дээ. Одоо би тэрийг бүгдийг нэгэнгүү ярих гэж яг одоо чи ингээд хар Мултан 1318, Батнир 1398, Дели 1398 гэд ингээл тийшээ Анкара 1402 те ингээд тэгээд тэр Елец хот 1390 одоо тэр ижил мөрөн 1390 энэ бүгд амар том дулдаанууд байхгүй. Тийм учраас эн чинь энэ хавьд төмөртэй үзэх амтан байхгүй. Тэр байтугай Аянгат Баязид ялагдаад торонд суугаад өгөж штт. Тийм болохоор зэрэг энэ хүний чинь бас дайны сахиусан тэнгэр гэж хэлэхээс өөр арга байхгүй. Нөгөө талаас эн чи их сонио. Тэр Ибн Арабшахын дурснаар бол айгүй их тийм ном уншуулж сонсдог хүн байсан гэж бичсэн байгаа. Тэгэхээр төмөр бол өөрөө бичих хүсэхгүй байсан баг. Одоо бичих хүстэй байсан бол ном уншаад суух хэрэгтэй тий. Хүмүүсээр уншуулаад сонсоод суунах гэхээр тийм хүн байсан шүү. Тэгсэн мөртөө тухайн нэг подкастаар цагаа ашиглаад тий. Ном уншаад сууж байгаа хаа гэж яваар гэж. Яг да ачхүү Улгбек нь бол амар том эрдэмтэн байна шүү. Хаанасаа гадна. Тэгээд тэгсэн мөртөө нөө мань хүн бол чи тэр Самарканд, Жэнд гэдэг тэр хотуудад бариулсан одоо юмнууд нь бол уран барилгын байх юм шиг гот. Энд одоо энэ дээр юу яасан бэ би одоо харуулах юм. Энэ бол одоо Самарканд төмөр хааны бариулж үлдээсэн. Энэ одоо урлагийн гайх юм шиг. Одоогийн Самарканд хот Узбекистан. Тийм. Ийм урлагийн том бүтээл тэр үед барьж үлдээн. Энэ бол одоо бараг тийм Италийн Ром хоттой тэнцэхэр тийм том гоё уран барилгуудыг ингэж барьж үлдээсэн байгаа юм л да. Одоо энэ Аксара гэдэг энэ балгасын ингэж сэргээж харуулж байгаа. Ийм одоо гоё ийм ордон барьсан гэж. Одоо энэ байгаа нь юм л дээ. Үлдэгдэл нь Аксара гэдэг чинь цагаан ордон гэсэн үг. Тэгээ Америк их биш юуных Узбекистан их. Ийм бас их сонир хүн байгаа. Одоо жишээлбэл Дундад Азийн их алдартай яруу найрагч Хафиз гэж нөхөр байсан. Шираз хотын хүн л дээ. Одоо Иран хэл юм да. Тэгээ тэр нөхөр нэг удаа шүлэглэхдээ Ширазын янхан эмэгтэй тухай шүлэг бичсэн юм байна л да. Би энэ хүүхний мөнгөний төлөө би Бухар Самаркандыг өгсөн ч яах вэ гэд шүлэг бичсэн юм байна. Тэгээд тэр нь явж байгаад Төмөр хаан сонсогдоод тэгээд Төмөр хааны хөрийг дуудаж авчираад
өгдөгсгдгэж суулгаж байгаа. Чи юу нь яхалаарэ миний эзэнт гүрний одоо шигтгэе болсон хоёр хотыг нэг муу янхуу хүүхний мэнгнээс өгдөг үлээ чи гэдгсэн чинь нөгөөх нь харин тэгэл би ийм өгөөмөр болохоор ингээ ядуу явж штэ. Миний өмсөн дээл мэлийг харалтаа гэж хэлсэн. Нөгөөх нь инээд алдаад нөгөөдхий чи амийг өршөөгөөд өөрийнхөө өмсөжсэн хоргоо дээлийг шагнаад дахиж ийм шүлэг өчвэ чигээд явуулж исэн энэ төр гэдэг. Тэгэхээр мань хүн нэг тийм соёлд одоо соёл урлагийг дэмждэг одоо уран барилгыг их сонирхдаг ийм юу хүн байсан гэдэг нь тодорхойгоо энэ үед ч одоо маш их олон эрдэмтэд яруу найрагчид төрж гарсан л да. Тэгээд зүүн гарын байлтаа хийх гэж байгаа замдаа хотрорт хатгаад тусаад өнгөрсөн юм. Эсвэл бүр байлдж жагаад. Үгүй байлдаж амжаагүй мань хүн чинь 1404 оны өвлийн ихэнх сард одоо 200 мянган зэрэгтэй айр мөдлөгөж хятадыг чиглээд явсан. Тэгээд тэр жил нь их хүйтэн жил таараа. Тэгээд 1405 оны 2 дугаар сард юу яасан байгаа. Хотрорхтой орчим хатгаагаар нас барсан гэж. 70 40 он. Дундад 100-ны 70 40 он гэдэг бол 90 өдөр нийсэн өвгөн байх хэвээр. Тэгэхэд одоо мань хүний бунхныг одоо ингээд нэгээд тэ шарлын судлаад үдсэн эрдэмтдийн дүгнэлт нэг ширхэг хорхоо эдсэн шүд байхгүй. Тэгээд энэ хүний биологийн нас бол 50 орчим насны хүн байна гэсэн. Ийм дүгнэлтийг хийсэн баг. Тэгэхээр энэ хүн бол үхэх яагаачгүй л байсан гэсэн үг л дээ. За үзэгчдээ энэ удаагийн дугаар үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа.